Хөгжил дэвшил гэж юу вэ? Нэг эзэнт хүрний мэдлээс нөгөө эзэнт хүрний мэдл шилжихтэй. Тэд өөрсдөөсөө болон ив нэгдлээсээ ураагүй. Энэ бол Хонконгийн хөгжлийн эхлэл байлаа. Толгой иргэн хөгжлийн чиг хандлагыг сүүлийн 20 жил Азууд тодорхойлж байна. Дорн дахны соёлыг сонирхсан өрний их давлгаа хэрэгжсэн. Биднийг ойлгохын тулд бидний философиг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл Тайландын ив нэгдлийн билегийн цаа. Газрын баялаг ард түмэндээ дэг шивэрснээр хэрхэн хөгжиж явдгийг Арабын Эмират бидэнд харуулсан. Хүйтэн дайны дараах Солонгосын ард түмнийг өлсгөлөнгөөс аварсан нууц нь тэдний өөрт үлдсэн бүх зүйлээ бусадтайгаа хуваалцсан байсан. Байгалийн гамшиг цунамигийн дараа Япон хүмүүсийн бие биенийгээ гэсэн илгэмсэг сэтгэл нь бусдад ирээдүгөө сайхнаар харах үлгэр дуурайл болж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжил дэвшил төрсөн нууц нь тэдний ив нэгдэлтэй байсан доршдог. Хөгжил дэвшлийн цөм нь ив нэгдэл. Эцэг өвгдөөс өвлөгдөн ирсэн авгайг түүх соёл, өргөн удам нутаг, асар их байгалийн баялагтай Монгол орны хөгжил дэвшил хаанаас эхэлв? Ив нэгдэл, им бэлэгдэл, энэрэнгүй их майдар.